Ер нь бол өөрийнхөө нэг талыг олно л гэсэн үг. Эрдэм инээж яхад нэг тал маань инехгүй байх жишээ нэ. Хэрвээ эрдэм инехгүй болол тэр тал маань инээж явах жишээ нэ. Яг л хар цагаан гэдэг шиг. Яг л тийм өнгөр нэмэх хасах зэнэг гэдэгтэй адилхан. Нандин эрдэн гэдэг зүйл бол нандиндаг зүйл. Үнцэнтэй. Яг тэр зүйлийг олох үед нүд чинь нулимсаар цэлэгнэж, зүрх чинь яг л зүрхний шигдээсийн анхны мэдрэмжийг авч байгаа. Зүрхний эмч нарын хилдэг нөгөө ёо гангаах нь гэд тухайд нэг тийм подкаст гэх юм уу, нэвтрүүлэг гэх юм контент гарч ирсэн да. Яаж нэршлэхийг мэдэхгүй нүрч өгөрөө. Яг тэрнтэй адилхан л мэдрэмж өгдөг. Тэр нь өөрөө бодит байдаг. Тэгмэд яг л өөрийн талаа олсон үед цэцэгт намын талаас би цэцэг түлээ, цэцэг түүхтэй би уйлж түлээ гэдэг байсан бол жаргаж түлээ жаргалтай байна гэдэг үг хэлхийлэнтэй. За сайн байцгаана уу. Ээлжид нэгэн подкастаа эхлэгч байна. Өнөөдрийн сэдэв бол нандин эрдэн. Хүний нэр юм болов юу юм болоо? За ингэж подкастаа эхлэе гэж бодлоо. Тэгээд уламжлалт ясаараа ихчээсээ асуулт авч эрдэм хариулъя. За. Яагаад нандин эрдэн гэдэг? За юм болгоныг нандинаж эрдэн мэт хайрладгаа гэж ярьдаг. Тэгвэл эрдэн гэж яг юу вэ? Нандин гэж яг юу юм болоо? Нандин хэлхээс нь яг юу юм бол? Эрдэн гэж яг юу хэлээд байгаа? Эрдэнэс юм болов уу эсвэл эрдэнэсийн авдар юм болов? Тэр утгаараа явагдаад байгаас. Ер нь хүн яг хүсэх юм бол юу зорж, юуг бодож бас юуны талаар ингэж ярих гэдэг гэдэг маань бидний өөрсдийн сонголт болчиход байна. Тэгэхээр эрдэм нандин эрдэн гэдэг хүн ярих гэдэг юм болов уу? Эсвэл юу юм болов? Эсвэл өөрөөсөө нууцсан эрдэнэсийн хавдрыг нээсэн болов? Тийм байж болох юм. Эсвэл далангууд нуух нөгөө дадлан дээрэмчний нуусан эртнийг олох гээд байна уу? Тэ эсвэл эрдэ далаа дэрж болох гэдэг болов? Тийм байж болох юм. Би өнөөдөр бодлоо нандин эрдэн гэдэг хүний ингэ одоо маш нандинж өөрөөсөө хүртэл нандин хайрладаг тийм зүйлийн тухай ярьдаг гэж бодож байгаа. За тэгээд өөрөөсөө хүртэл харамлах, сүүдрээсээ хүртэл харамлах нөгөө өмнөх харин хийсэн подкастн дээр ярьжсэн те. За залуучууд, эмэгтэйчүүд үнэхээр тийм төлөвтэй бол хамтдаа байцгаа угаасаа тийм төлөвийн хүмүүсүүд байдгаа. Тэгээд тэр төлөвийн хүмүүсүүд нь яадаг вэ гэхээр үргэлж хамтдаа байдаг. Алхсан ч, гიშгсэн ч, хаанч явжсэн. Яагаад тэгэхээр тэр хүний энерги багасаад онох үед л эсрэг талынх нь хүсдэг хүн өөрөө сөрөг эрчимтэй болж эхэлдэг. Тэгэхээр нөгөө бие биендээ энергишж дассан гэдэг тэр учир ерөөл нь ерөөсөө тэр үуч таардаг. Тэгэхээр одоо би хайрыгаа санахгүй бол юу болох вэ гэдэг шиг те. Хайрт маань байхгүй бол би яах юм болоо гэж боддог байхгүй юу? Тэгэхэд одоо нөгөө нийгэмд чи хүн болгон өөрийн гэсэн онцлогтой байгаад байдаг. Гэтэл нийгмийн системд болохоор хардалт гэж гарч ирчихлээ. Эрдэм бол энэний эсрэг байх гэж их үздэг. Яг тэгвэл хардалт гэдэг чинь бас л нэг хайрын хэлбэр шүү дээ. Яаж хардаад байна гэдгийг сэтгэл зүйч болон эмч нар гой гаргаад ирээсэй л гэж би хүсэж байна. Ховдоо л би ницаахгүй. Гэхдээ би хүсэж байна. Миний хүсэлтийг биелүүлээд өгөөч л гэж гомоор. Нүд харснараа харсангүй, чих сонсноороо сонссонгүй гэдэг шиг өнөөдрийн бит хоёрын тэгвэл подкаст яагаад ингэж явагдаад байгаа юм бэ? Бас л та бүхэндээ нэг ойлгох зүйлийг ойлгуулчих гээл, аливаа ямар нэгэн зүйлийг танин мэдүүлчих гээл. Би ганцаархнаа хийвэл яаж жаргалтай байх вэ? Бид хамтдаа хийвэл ямар гоё жаргалтай вэ гэдэг нийгэмлэл уриалах гэж бидэн хоёр нь чадан ядан чадмагхан үзээд байгаа. Подкастын маань үндсэн зорилго бол ерөөсөө л чадъя. Гэхдээ би ганцаархнаа биш. Сарнагч ганцаархнаа биш. Бид хамтдаа, бидийн бидээр гэдэг зорилгын дагуу явж байгаа. Хоёлоо өмнөх подкастн дээр ярьжсэн шүү дээ. Би байж байгаад ингээд бид болоод ингэж хүн амт жаргалтай байдаг. Тэр яг тэрнтэй ингээд холбоод ярихаар
Нандин ертөнцийн гэхээр одоо би биенийгээ ингээд нэг олцсон тий. Энэ л юм байна гэдэг. Бид нар ч бас их эрэл хайгуул хийдэг шүү дээ. Угсаа хайрыг хүсдэг, хайрыг хайдаг. Өмнө нь болохоор дотор байдаг ягцсан. Одоо бол гаднаас хайж байгаа. Яг тэр одоо алмаз шиг яг танд ингээд тохироод одоо нөгөө нэг эвлүүлдэг тоглоом байдаг шүү. Одоо пас яг тэр шиг ингээд эвлээд тий сайн муугаар дандаа сайн гэж баг. Яг ингээд эвлээд ингээд тохироод яг зөвхөн танд зориулсан тэр хүнийг эрдэм нандин эрдэм гэдэг байгаа юм байна гэж би ойлгоод байгаа байхгүй. Ер нь бол өөрийнхөө нэг талыг олно л гэсэн үг. Эрдэм инээж яхад нэг тал маань инехгүй байх жишээ нэ. Хэрвээ эрдэм инехгүй бол тэр тал маань инээж явах жишээ нэ. Яг л хар цагаан гэдэг шиг. Яг л тийм өнгөр нэмэх хасах цэник гэдэгтэй адилхан. Нандин эрдэм гэдэг зүйл бол нандиндаг зүйл. Үнцэнтэй. Яг тэр зүйлийг олох үед нүд чинь нулимсаар цэлэгнэж зүрх чинь яг л зүрхний шигдээсийн анхны мэдрэмжийг авч байгаа. Зүрхний эмч нарын хилдэг нөгөө ёо гангаахна гэд тухайд нэг тийм подкаст гэх юм уу, нэвтрүүлэг гэх юм контент гарч исэн да. Яаж нэршлэхийг мэдэхгүй нөрш өгөрөө. Яг тэрнтэй адилхан л мэдрэмж өгөгддөг. Тэр нь өөрөө бодит байдаг. Тэгмэд яг л өөрийн талаа олсон үед цэцэгт номын талаас би цэцэг түлээ, цэцэг түүхтэй би өөлж түлээ гэдэг байсан бол жаргаж түлээ жаргалтай байна гэдэг үг хэлнэ. Тийм гой нандин ховорхон зүйл. Одоо хүн чинь ингэж нөгөө нандинаад хайрлна гэхэр чи ингэж нөгөө бараг л өөрийнхөө түрээ сүдэрээ тусагчихгүй гэж хөвгөл ингэ бараг нандиндаг. Тийм хүн бас байдгийм байх тий. Бага. Тэрийг л нандин эрдэн гэдэг байгаа. Нөгөө сөүл мэт гэж яриад байгаа чи ерөөсөө юм. Урд насны ерөөлөөр чи бит хоёр учрах ерөөлтөө бол энэ насандаа хойлоо учирья гэдэг тийм амлалттай байдаг гэсэн үг. Одоо нөгөө нийт монголчууд бидний хэлж байгаагаар бол 9 хүслээ дүүргэнэ гэд байгаагийн гол түлхүүр гэх юм уу та. За түлхүүр нь миний гэргий бол эрдэм өөрөө чойчнол гэсэн үг л дээ. Тэгэхээр түлхүүр чойчтойгоо цуг онсоо задлах үед тэнчэнэс ямар танин мэдхэвдэггүй гарч шинэ ертөнцийн өөрсдийн гэсэн ертөнцөө хослуулж уйлдуулах бай. Яг л нөгөө бүч чон гов марлын хамт гэдэгтэй адилхан байхгүй. Тэгж гой сүлэлднэ л гэсэн үг. Үгээр хэлэхэд үнэхээр багдам, үзгээр бичгэд үнэхээр дуусамгүй. Тийм нэг сэтгэлийн их шиг гэдэг шиг тийм л нандин зүйл байгаа. Тэр зүйлийг хэлэх үед л эрдэм булиглана л та. Тэгтээ булгалж байгааг одоо та хэд маань хардаг бол сайхан эхо шиг харчаарай л гэж бүй. Одоо эрдэм ямар зүрхээ сугалж ирээд энэ миний дурсан зүрхээ гэлтэй нь ш тийм ээ. Одоо бид нар ч бас нэг жоохон тийм хасаа шүү дээ. Тийм яг тэгж л ичиж бичээд өгөө. Царай бариад болоо. За тэгвэл хараа. Ингээ. Окей, сөүл мэд гэж байд юм байна. Үнэхэр байд юм байна. Вау. Шал ондоо юм байна. Айгу ондоо тийм мэдрэмж юм байна. Айгу таталцдаг юм байна. Одоо би ингэж сөүл мэд гэхээр хүн болгон сөүл мэд олох юмс ингэ бодоод ирчихээ. Тэгээд гэсэн чинь хүн болгон бас олдгүй юм шиг байна. Хүн болгонд тийм логикал юу нэг байдаг юм шиг. Шиг ингэ бодоод. Тэгэхээр эхнээсээ би олно гэдгийг мэддэг биш юм уу? Алэсвэл гинт болсон зүйл юм. Энэ хоёулаа нөгөө сүнслэг талаас нь ярьж байгаа шүү дээ. За өөрийнхөө хувьдаа үзэх юм бол хүн болгон адилгүй хөлөг болгон жараагүй гэдэгтэй адилханаар бүгдээрээ тийм байх боломжтой гэж эрдэм мэдэрхэн хэрч чадамгүй нэ уучлаарай. Харин боломжгүй юу гэвэл бас боломжгүй гэж хэлж чадамгүй нэ. Яг энэ хоёрын гол тал байгаа. Та хэрэг хичээх юм бол нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэчээр боломжтой. Маш өөр үнцгүүдээр.
Магадгүй ажлын нэг үйлстэн байж болно. Магадгүй найз нөхдийн хооронд контактлж болно. Тэр соулмейтийн дохио ямар ч байдлаар 92 хүн дээр дохио илгээдэг. Тэр үеэс ихэж таталцдаг. Яг л Эрдмийн эгчтэйг нэг ярьжсэн Алхимч гэдэг номон дээр гардагтай адилхан. Хэрвээ чи дэлхийн ертөнцийг чин сэтгэлээсээ хүсэж чадах юм бол дэлхийн ертөнц чиний талд ордгоо гэдэг тэр үнэ. Тэрийг дэлхийн хил гэж ярьдаг. Зүйдэ ман гэдэг тэр өөрөө зүйд ертөнцийн хаалга. Энээс илүү хамаагүй дэлгэрүүлж чадахгүй нүшээрээ. Ерөнхийдөө л юм. Яг тэгэхээр бид нар энэ зүйлийг сурч явах үедээс хизээ хаана хэрхэн ямар учраас хэлэх үү гэдэг бас бидэрт тийм зарчим байдаг. Хэлэхүйдээ бол бид нар хангалттай хэлж чадна. Үнэхээр хэлэх цаг нь болоогүй л боломгүй л гэдэгтэй. Яг нөгөө дэлхийн ертөнцийн 2026 онд энэ авдар нэгднээ тэрнээс нааш онголгож болохгүй гэдэг шиг. Яг тийм л гэдэг. Цагч маань юу бодоод байна вэ? Яг нандин ертөнд гэхээр хүн байж болох юм байна. Найз үйж болох юм байна. Янз бүрийн харилцаагаар үсэж болох юм байна. Тэгэхээр зөвхөн ингээд нэг юм хязгаарлагдмал бүрийгээр хөсөө харилцаа гэдэг бас гол юм байна л да. Хэрвээ хосын харилцаан дээр орох юм бол бүх надаа олон төрлийн мэдрэмжүүдийг бүгдийг микс гэдэг шиг мэдэрч болох боломжтой байхгүй. Хувь хүн дээр гэх юм бол нандинсан буюу үнцэнтэй байгаа чин сэтгэлээсээ чин харийг мэдэрсэн чин үнэнч гэдэг тийм зүйлийн мэдрэмж байгаа. Одоо хамгийн ариун гэсэн үг, хамгийн цэнгэг, юу ч үл автагдам, юун ч үл буртаглах зүйл үгүй гэдэг шиг тийм зүйл байгаа. Тэрийг л нандин эрдэн гэдэг. Одоо жишээлбэл нандин эрдэн гэвэл би ижээ аваагаа хэлж болно. Хайртай хүнийг ээж болно. Би үр хүүхдээ миний охин, миний хүү чи бол миний нандин эрдэн шүү гэж хэлж чадна. Яагаад? Нандинж чадах юм чи, хайрлаж чадах юм чи. Би үр хүүхдээ, гэр бүлээ, эхнэр нөхрөө, эргэн тойрондох бүх тэр өөрийн гэсэн тэр ертөнцид байгаа гэр бүл гэж томьёологдоод байгаа тэр бүх хүмүүсүүдээ би нандин чадах боломжтой байхгүй. Бүгдийг нь би нөхцөлгүй хайрлаж чадна. Тэр хүн ямар тулалтай байсан хамаагүй би тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадна. Яг тэгвэл тэр хүн чинь миний нандин эрт юм чи. Дахин давтагчгүй цорын ганц. Тэгэхээр энэ өөрөө нэгүслээс дахиад дээшээ гэсэн үг. Нөгөө харийн эзнээсээ дахиад жоохон дээршилчихэж байгаа. Энэ болохоор нинжин сэтгэл. Эцгийн хайр гэдгээр орж ирж байгаа. Эрдэм өөрөөрөө төлөөлөхөөр. Эцэг хүн бүгдийг тэгж хайрладаг. Тэгвэл эрдэмцэн тэр хайрыг л мэдэрсэн. Дахиад хайрын эзнээсээ дээшилцэн л гэсэн үг. Өмнө та хэдтэй хайрын эзэн гэж ярьжсэн. Тэрний өмнөх подкастн дээр болохоор чин сэтгэл гэж ярьжсэн. Чин сэтгэл чин хайрыг хүлээдэг гэж ярьжсэн. Тэгвэл тэр нь хайрын эзэн буюу хайрын эзэд байсан тийм ээ. Тэгвэл одоо нандин эрдэн буюу эцгийн хайртай болж эхэлсэн гэсэн үг. Эцэг хүн охиноо, хүүгээ, хайртай ханаа, гэр бүлээ, ант нөхдөө, найз нөхдөө бүгднгийн дэлхийн ертөнц гэж бүхэлдүүлээд өөрийнхөө энэ зүр сэтгэл дотроо дэлхийн ертөнц болгоод багтаачдаг гэсэн үг. Тэгж чаддаг хүнийг л нандинж чаддаг, эрдэнэсээ дээдэлдэг, хүндэтгдэг, хайрладаг, инэрдэг хүн гэж яриад байгаа. Энэ ямар нандин хүн бэ? Яг л эрдэнэс мэт дахин давтагдчихгүй юм. Нүтийн хардаа гялалцаадах амын хардаа ямар гоё баясалтай хүн бэ? Баясал дүүрэн хүн бэ? Нүд нь ямар гоё сар шиг мэлтэж нар шиг гилаадг юм бэ ч гэдэг юм уу те? Тэгвэл тэр хүн чи яах нь нандин зүйлээ олцсон бол нандинаад байгаа байхгүй. Ярихтай хүртэл тэр нандин зүйл нь нүдэнд нь харагдаал байж байгаа гэж бодлоо. Би та эдтэйгээ ярьж байгаа ч гэсэн. Тэгэхээр юунч үл хамаарагдам
тэр хязгааргүй орон зайдал байж чадах нь өөрөө нандин багхгүй. Мөнгө төгрөгөөр үнэлэгдэшгүй, дахин давтагдчихгүй, цорын ганц. Чи тэр хүнийхээ өмнө зогсоход л нүд чинь нулимсаар цэлэгнэдэ баг. Юу ч хэлж чадахгүй. Хоолой чичрээл ундаг. Эрдэмтэн яг тэгэхэд л яг тийм төлөө авч байна. Энэ бол сэтгэл хөдлөх гэдэг дээр байдгүй. Энэ чин сэтгэл. Чин сэтгэл гэдэг өөрөө энэрн нэгүсэл нинжин сэтгэлийн хайр байдаг. Хайр байгаа газар амьдрал үүсдэг. Амьдрал байгаа газар хайр үүсдэг. Тэгвэл тэрний хамгийн том ян юу вэ? Нандин эрдэн. Нандинах зүйл чинь хий юм бэ? Таны гэр бүл. Та өөрөө ихгүй мөн. Та өөрийгөө нандинжиж гэр бүлтэй нандин эрдэн ихгүй. Миний ээж өөрийгөө ямар гоё хайрладаг юм бэ гэд манай сарнагч хүүхдүүд нь хэлэхэд л сарнагч маань хүүхдүүдийнхээ хувьд нандин нь олно. Тэгвэл нөхөр нь миний ихнэр ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ? Тэгвэл нөхрийнхээ нанд эрдэн л. Тэгвэл энэ гоё хоёр хайрыг авсан хүн буцаага зөрүүлээд хайрлах үед нөхөр хүүхэд нь сарнагчууд нандин эрдэн болохгүй буцаад. Тэгэхээр энэ хизээж дуусамгүй, хизээж төгсөмгүй, хизээ нэгэн өдөр дуусна гэж баймгүй. Хизээд гэдэг зүйлээр цаашаа улбаасаар л байдаг. Эхлэл нь үл харагдаж төгсгөл нь үл үзэгдэх тийм хязгааргүй орон зай. Энэ зүйлийг яг яриад мэдэрж байгаа хүмүүсд юу мэдрэгддэг вэ гэхээр гарын аалга нь ингээд халуу төнөд иддэг. Одоо миний гарын аалга бол халуу төнөөлөө. Гарныхаа аалган дээр баг өндөг шарвал шархаар л. Сасэт шарч тийм үү? Иччихгүй тэгээ шараад иччихээ. Тэгээ ярангана заа үзэгчтэй сонсож байгаараа эрдэм нэг юм мэдээтэй гэдэг шиг тий. Яг тийм мэдэмж. Яг нөгөө чи нөгөө өмнөх дээр яаж миний нүдээр харлагч болоосаа байсан шээ. Яг тэр хүнийг хараад зөвхөн тэр хүний тэр онцлогийг хараад тэрийг нь олж хараад тэрэнд нь одоо жаргаад уусаад байгаа чинь тэр үн цэн нь тэр нандин эрдэнтэй байгаа юм биш үү? Яг тэр хүнийг эрхэмлээд хамгаалаад тэр хүнийхээ баатар нь тэр хүнийхээ гүнж нь болчихж байгаа байхгүй. Тэгвэл тэр хүнийг чинь хэн хүнээс илүү хамгаалах гэж үзнэ. Тэгвэл хамгаалах гэж үзэхэр чи яах вэ? Нүд чинь нулимсаар цэлгэнэ маш ууланхаа болно. Тэр бол тодорхой. Гэхдээ энэ зүйлийг ганцаархнаа мэдрэхийг хүсгээ байцдаг. Бусад хүндсэн түгээхийг хүсдэг. Ганцаархнаа жаргамааргүй шүү дээ. Нөгөө ганцаархнаа эзэн гахаа таргалдаггүй гэдэг шиг. Таргалыг үл хідүүлээд бол хайр арай л таргалж ийл дээ. Заавал жингээр таргалахалгүй шүү дээ. Тэр энергийг тарганд цатгалан болгоод бүгднийг бие биендээ тараач ийл дээ. Тарган ямар эзлэгэн томтой байдаг лээ. Тэр шиг хайр гэдэг бол хөнгөн байдлаар таргалуулж ийл дээ. Гэхдээ эрүүл хэрнээ тархан хүн байдаг шүү дээ. Яг тийм байдлаар. Тэр нь яаж байгаа вэ гэхээр далаацлах хүрээ буюу тэлэлтэн тийм өргөн л гэж яригдчих. Түүнээс хайр яаж тархан байх вэ те? Хайрыг тархан гэхээсээ илүү нөгөө нэг яг ингээд айгүй хайр ингэж хамраа ороод ахаар сүултээ тэгчих ингээд бүр ингээд нэг юм. Хоол идэ цагдсан юм ямар гэдэг лээ. Дүүрдэг. Би бүр ингээд дүүрчээ одоо гэдэг нэг ийм байдал өгчтэй шүү дээ. Одоо та нар ингээл бодоод үзтээ үзэгчдээсээ бас ингээд бодох хормыг өгье. За бидний анхны хайр бүтдэггүй шүү дээ. Ер нь бол за 100-д нэг л бүтэж байгаа байх. Тийм бүтэж байгаа хайрыг бол би үнэхээр бас хүндэлнэ. Гэтэл эрдэмтэй адилхан бас бүтлгүж байгаа хүмүүсд байдаг байхгүй юу? Юу гэж бид нар шууд окей давай гэж ярихгүй шүү дээ. Даваагаа давчдаг тийм амархан зүйл баймгүй. Хэрвээ байсан бол би таныг өндөр өгөгдөлтөө, өндөр хүчтэй сүнстэй, өндөр гэгэрлийн төвшөнд хүрсэн гигантэн байна гэж би таныг шүтья гэж их гой хүндэтгэлтэйгээр яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эрдэн болохоор тийм байдлыг яриаггүй. Маш энгийнээр эгэл ардууд яаж амьдарч, эгэл ардууд яаж хоорондоо хайр дурлалаа илэрхийлдэг вэ гэдэг эгэл ардын нэг тодорхойлол
нэг эргүүн, нэг нэгж хүн гэд байгаа эрдэм гэдэг нэртэй тодтгол та бүхэнтэйгээ яриад байгаа байхгүй төлөөлөж. Тэгэхээр та бүгд маань бодоод үзтээ. Тэр хүнийг бодох үед таны хувьд энэ цаг хугацаа юу ч биш. Маргааш та ажилдаа явах уу, унтах уу, амрах уу юу ч биш. Яг орон зай хэмжээ алдагддаг. Зөвхөн тэр цаг хугацаанд л баймир юм шиг. Өмнө нь яагаад мэдэрч байгаагүй юм бэ гэж бодтол мөн бас чи юу ч мэддгүй юм байна штэ гэдэг үнэнтэйгээ нөр тулдаг. Тэгээд яг тэр мэдрэмжийг авах үед өөрийгөө баталж болохгүй. Тэгэхээр тэр чи хайр биш болж. Ямар хайраараа ямар дарамтлалтаар биш гэд би та хэд тайрын эзэн дээр нэг жишээ ярьсанд. Яг тэрний адил болоход танд яг юу хийж чадах вэ? Хайрыгаа мэдрүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Гэтэл тэр хүн хүлээж чадахгүй бол яах вэ? Тэгвэл та яах вэ? Тэгвэл эрдэм яах вэ гэдэг тийм мэдрэмжэнд орчдөг. Тэгтээ хүн яг цагаа тулахаар туулдаг юм билээ л дээ. Давтдаг юм лээ айгуу муухай. Давч чаддаг юм билээ. Эхэндээ бол яг л ингээд одоо бидний ярьдгаар нөгөө үхэлт төрөлт гэдэг шиг үхэлт төрөлтийг бол бүр ингээд маш хурцтайгаар хийж байгаа байхгүй секунд биш баг дойлын хэмжээтэйгээр хийж байгаа. Тэр орон чин бие чичрэн зүрх балбагнана биеийн температур багасна гар чичрэн толгой маш их өвдөн зүрх айгүй хүчтэй савлана. Анх мэдэрч байгаа юм чи яаж мэдх юм бэ? Магадгүй аав ээж маань надад заагаад өгсөн юмсал цөг гэж ийн байсан байж штэ. Дурлаад байгаа золиг байж штэ гэж мэдчих байхгүй юу? Төрүүлж мэдээд уртаж таних байхгүй юу? Гэтэл аав ээж маань хайрцсан бас арай өөр нандаа хайр байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн болгоны нандаа харилцан адилгүй. Харин та хэдийн тодорхойлох нэг үг нь л нандин болохоор, үнсэнтэй болохоор, эрхэм болохоор нандинаж хайрлаж эрдэн мэт дээдэлж яваараа л гэдэг дээрээс нандин эрдэн гэж хэлсэн болохоос ш. Нандин эрдэн гэдэг зүйл бол та бүгд өөр өөрөөр илэрнэ шүү. Эрдэн бол зөвхөн өөрийнхөө өнцгөөс л мэдэрснээ та бүхэнтэйгээ хуваалцах их дуртай болохоор нөгөө амцраараар л яриад байгаа юм л та. Тэгвэл Сара ихч маань бас их соних юм болохоор яасан гинэ чинь дүгэл яриалаа гам л та. Яадаг гинэ. Яадаг болсон гинөө гэдэг шиг тий. Багт гэдэг. Түрүү нөгөө үн цэнгээ ярьсан шүү дээ да. Үн цэний хажууд бас нэг чи сэтгэлгээ ороод ирсэн шүү дээ. Тэгвэл чи сэтгэл үн цэн чи сэтгэл гаргаж байгаа учраас тэр хүн тий чи үн цэнтэй байгаа. А нөгөө хүний одоо яг тэр гоё юмыг нь олоод харсан байгаа учраас хоёр биеиндээ үнцсэн. Тийм учраас энэ чинь нийлэл ингээд биеинд цорын ганц болоод тийм шүү дээ. Зөв. Зөв. Сайн байна. Сайн байна гэж магтъя гэдэг шиг. Тэгээ яг энэ зүйл ингээд яг бүхэлдээ тэглэхээр юу гэж бодогддог вэ? Хайртай хүнийхээ хайр нь байна гэж боддоо та. Краш биш. Эрдэм өөрөө крашлах биш. Тэр эмхтэй намайг крашлах биш. Хайртай хүнийхээ хайр нь болоод тэр хайрын ертөнцид чиний ертөнц багтцсан байна. Чиний ертөнцид хайртай хүний чи ертөнц багтсан. Та сүлэлтэд арга бэлэг болсон мэн гэж бодоод үзлээ. Маш гоё. Хамгийн дээд цэнгэл буюу хамгийн дээд жаргал зол боён гэвэл тэрийг л хэлэх байх. Дээдийн дээд гэвэл тэрийг л хэлэх байх. Хайртай хүнийхээ хайр нь болох. Янз юм биз? Хамгийн гоё. Нөө хайхамшигтай гэдэг шиг. Хайхамшигтай гэдэг зүйл тийм л байна. Хай. Хам. Тэгээд жишгэл. Тэгвэл тэр зүйл хайхамшигтай. Гээгэр хилдэг байхгүй? Хээгэр хилдэг. Та гээгэр нь бодоод үзэлтэй. Хай биш. Гай болчихж байгаа зү. Тэгэхээр чин тэр чи юу гоё болдیں۔ Зовлог дуудчихж байгаа зү. Тэр нөгөө нэг хашин шогдол ингэж авга авсаа юу жилээ. Авсаа гай. Энэ болохоор нөгөө манж хүмүүсүүд бол хийг
хэг гээгээр сольж, гээг хэгээр солино гэдэг шиг маш олон үгийн язгуурны эхний хэсгүүд дээр үгүүдийн сольсон байдаг. Одоо жишээлбэл нэгэнт ингэж гой нандин гэдэг ярьдан дээр нандин үгийг хэдүүлээд үл ярьж сураа л та гэдэг дээр жишээ болгоод ярил л та. За та хэд нандин эрдэнэ олчлоо. Нандигнаад байна. Тэгвэл яаж ярих вэ? Надад олдож байгаа цорын ганц боломж болох наран гэрэлч чамдаа би баярлаа гэвэл ямар вэ? Шүлэг шиг л сонсон. Тэ. Кино минь дээр л гарчдаг баг. Одоо ингэж жишгэлээд ярьцгаар жоохон урт байгаад байна шүү дээ. Тэгвэл чи минь яасан гоо юм бэ? Чи минь яасан үзэгсэлэнтэй юм бэ? Чи минь яасан төгөлтөр юм бэ? Чи минь яасан ялтам юм бэ? Чи минь яасан дур булаам юм бэ? Энэ үгийг эрдэм хэлэхэд яг нэг темптэй л яриад байгааз. Үг болох нь өөрөөр нь. Эн чинь өөрөө тэр нандин гэд байгаа зүйлийг чинь үнц юм шүү дээ. Үнц цэнийг мэдэрсэн үнц цэнтэйгээр л гаргана. Эрдэм ингэж хэлсэн чи би ингэж хэлэх ёстой гэвэл ингэж ярихдаггүй байхгүй. Таны зүрхэн чинь мэдрэгдэнэ. Зүрхнийхээ хөгийг нотны одоо нот тааруулна гэдэг шиг хөглөөд үз. Тэр үед л над үнцэнтэй үг чинь гарч эхлэндэ. Та магадгүй Шекспирч болж бол. Эсвэл та Чайковский болж ая зохиочч магадгүй. Эсвэл та Моцарт болчих магадгүй. Аль нь ч болохгүй гэсэн. Моцарт талио. Тэгтээ өөрөө дурлаж өөрөө сод бүтээдэг үсэг. Өөрөө хайрлсан өөрөмсөг хайрчин өөрийн чинь болоод өөрийн чинь ертөнцид өөрийг чинь хайрлан гэж бодтоо. Маш гоё эз. Нөгөө эрдэм өөрөмсөг гэдсэн чи ерөөсөө энэ байсныг л хилээд байдаг хоохгүй. Тэгэхээр бид нар юунч ч ашиглаж болохоор тэгвэл эрдэм мэдэрсэн болохоор тайлбарлаж чадаад болохоос мэдрээгүй л нөгөө өөрөмсөг гэдгээ бас тайлбарлаж чадахгүй байхгүй. Тэгэхээр эрдэмд бол айгүй амархтай юм шиг та харж илгах үгүүдээ нэлээд чанга байсан. Гэхдээ ард нь гарч чадсан. Тэр нь л надад гоё. Хүсээд идэх хүслийнхаа эзэн болох уу, хүслийнхаа боол нь болох уу гэдэг дээр л тулсан шүү дээ. Хоёул хүслийн эзэн болно баярчсан тий. Тий. Хүсэл, мөрөөдөл, зориг, тэмүүлэл гэдэг дээр хэрэгцсэн. Тэгэхээр яг нөгөө сэдв гэдэг хийц харахгүй л байгаа тий. Тийм ээ. Яг ингэж ярьж хэлчихвэл гоё юм. Нөгөө үүлэн тэнгэрийн чөлөөгөр аялаа гэдэг нэг цоглог хөтөлбөр дээр гардаг байсан да. Монголын үндэсний телевизтэй. Үүлэн тэнгэрийн чөлөөгөр аялаа гэдэг. Тэгвэл тэр үүлэн тэнгэрийн чөлөө гэдэг чинь л нандин эрдэнэ болох гэдэг юм да. Миний монголоор тийм ээ. Үлгэрийн ертөнцийн амьдралыг одоо байгаа бодит амьдрал дээр хөрсөн дээр нь болгол тэр өөрөө бидний нандин эрдэнэ байхгүй. Эрэгтэйчүүд бид нар чөтгөр байлаа гэж бодъё. Тэгвэл эмэгтэйчүүд нь энжел байлаа. Тэгвэл чөтгөр энжел хоёр ягаад нэгдээд идэх юм? Кинон дээрч тэр ном зохиолууд дээрч тэр ягаад арга бэлэг байгаа гэжтэй. Арга бэлэг чөтгөр гэхээр чөтгөр биш шүү дээ. Энжел гэхээр энжел биш шүү дээ. Тэр хоёр нэгдээд байгаа байхгүй. Нэгдчихэж магадгүй тэр хоёроос дундаас нь бурханч төр тийм лөө. Бид мэдэмгүй шүү дээ. Бид нар тэгэхээр нөгөө нүд харснараа харсангүй, чих сонснороо сонссонгүй гэдэг чинь л энэ болж чаддаг. Бид нар цар өрөөгөө тэлж чадах юм бол бид нар асар их хязгааргүй гих ой санамжийн, ой тогтоолтын, ой санамжинд байгаа мэдээллийг, түүхийг, цаг хугацааны тууллын эрдэм мэдэлгийг авах бүрэн боломжтой. Гагцгүй та өөртөө хэр итгэдэг хүн бэ гэдгээс нь л болоод байгаа аахгүй юу? Хэрвээ энэ подкастыг яг сонсоод нэрээ тийм байж штэ гэд эрэгтэйч бай, эмэгтэйч бай сонсож байгаа бол яг тэр үгэн дээр хүлийн зөвшөөрлөлтийг та хийж чадвал би танд маш сайн байна. Улам илүү зүтгэрэй. Амжилтаа амжаад илт болгоод амжилтын эзэн болоорой гэж хэлмээр.
Нэгэн тойлын нандин ирсэн гэж ярьсан юм чи би бас үргэлжлүүлээд цорын ганц гэдгийг ярмасан. Тэгэхээр За. бид ингэ soulmate гэх би ч бас soulmate гэж дээр үед YouTube-ээр хайжсэн юм байна. Ягаад л за ийм юм бэ гэд бодож ирсэн. Тэгсэн чинь soulmate цорын ганц хоёрчаараа ондоо хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл одоо ингэ те хамтдаа байгаад удсан мөртлөө би биэндээ цорын ганцын хүмүүс байж болохгүй. Энэ яг нөгөө сэдв гаргаж ирэхийн тулд бид нар маш олон сонголт яриад байгаа болохоос ш. Орчуулад үзэх юм бол нэг л утгатай зүйлүүд болж таарад. Одоо манай эмээ өвөө ирсэн хоорондоо цорын ганц үсттэй. Тэгвэл бид нар ацценэр нь чинь бид нар ч манай эмээ өвөө цорын ганц үсттэй. Нөгөө хайр өөрөө маш олон төрөл гэдэгтэй адилханаар л ангилчихж байгаа байхгүй. Soulmate гингууд би нэг аим гоо тэнгэрийн юм бодод байгаа байхгүй. Энэ читгэр одоо тэгэл тэр тэнгэртэй гүр зэрэг үлэн чөлөөний заагаар нисээлээ тэгэл бодоод ирсэн чи яг амьдрал дээр буулгаад ирсэн чи ийм хүмүүс айгүй байгаад байгаа. Манай найз бүдүүн айгүй олон байна. Амьдрал дээр яг ийм байт юм байна гэдэг юм би өнөөдөр яг олж чадсан. Нийтмээ яриад цорын ганц чи энэ л юм бэ шүү дээ. Энд дэр яг чиний ярьсан шиг хүлэн зөвшөөрөл хийгээл гэж ойлгоод авчиж шүү. Одоо бол энэ дээр ингээд гоё тайлбар өгөхөр юу гэхээр тэр цорын ганц гэд байгаа хүн чинь бодлыг чи хийцэн. Бодлоос ч гардгүй хийцэн. Амьдралыг чи хийцэн. Амьдралтай ч холбоотой хийцэн. Хайрыг чи хийцэн. Гарцаагүй. Өглөө босч ирэх үед таны хажууд талсаар шүү дээ. Тантай хамт байх гэж л хэрвээ эмхтэйгээр жишгэх юм бол өөрийнхөө сүргээс өөрийнхөө цэцгийн талбайгаас өөрөө үнцсээсээ мултарч ирээд зөвхөн танд ирсэн баг шүү дээ. Тийм гоё нанднаар үнцэнтэй. Зөвхөн таныг л зорж, таныг л өөрийнхөө хорвоо ертөнц болох гэж хоёулах нь амьдрах хорвоо ертөнцөд хоёулахнаа л амьдраад байгаа юм шиг тийм хинэрэнгүү нинжин цагаахан сэтгэлээр зөвхөн таныг л зорж ирж байгаа байхгүй. Эрэгтэйцсэн мөн адил. Ээжигээ яаж хүндэлдэг гэдэг тэр чин сэтгэлээрээ хайртай ханигаа хайрлах гал ирсэн гэсэн үг. Ээжидээ амсуулж чадаагүй бүх сайхан зүйлийг хайртай хандаа зориулах гал ирж байгаа. Яг тэр эрэгтэй хүүхдүүдийн аав ээж нь ер нь жоохон эрт бурхан болчиход идэм болов уу гэж ирдэг харддаг. Охтуудтай аав ээжүүд бол байгаа л идэг. Яагаад охин нь тэтгээд шүү дээ. Охин нь хайрлаад. Бид нар болохоор хайрладаг биш хайрлана л дээ. Ялгаа нь юу вэ гэхээр бид нар айгүй хурдан бие даачдаг. Тэгэхээр аав ээжүүд юм хүсэл биедлээд магадгүй дараагийнхаа даалгаврыг биелүүлэхэд бурхан дууччихдаг байх л та. Тэгэхэд нөгөө даалгавраа биелүүлэх гээд ирчүүд нь баатар болоод унчингууд аав ээж нь яг нөгөө даалгавраа биелүүлээд дээшээ явчлаа гэж байна. Тэгвэл охтууд нь ягаад аав ээжтэйгээ байдаг вэ гэхээр миний охиныг хайрлах нөгөө баатар найчж байгаа хүлээгээ суучдаг л байхгүй. Эргээр бодоход ийм болохоор бас ийм байгаад байна уу да гэж үе үехэн боддөг. Та энэ дээр юу гэж бодож байна? Яг тэрэн дээр бол би яг сайн мэдгүй. Гэхдээ эрэгтэй би одоо нөхрийгээ харахаар эрэгтэй хүн жоохон аав ээжтэй яг тучиг байдвал тий. Тууч нь ингэдэг шүү дээ. Хин надаа яриад байсан. Хүү ирэхээр хөргөчийн дүргээл хүчдэг юм. Монгол юм аваад өчтдөг. Асуудлыг шийдчихдэг. Асуудал ингээд томог шийдээ явчихдаг. Охтууд ирэхдээ нэг тал бол юм чигт. Тэгээ ээжтэйгээ ирээл те буу халаад аав ээжтэйгээ буу халаад тэгээл нэг за энэ эмээ уу муу гэл те ингээд айгүй юм халамж үзүүлдэг юм байна л та. Хүү бас сэтгэлийг үзүүлдэг, охин бол халамж инэрлийг үзүүлдэг. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн өөрөө харагддаг шүү дээ. Гэхдээ сэтгэл нь бол юу байхгүй да. Аав ээжтэй туслах буюу ингээд бодит зүйлээр тусалж үзүүлдэг. Яа тийм л. Тий. Яагаад бодит зүйлээр үзүүлдэг вэ гэхээр эрчүүд бидний төлөв чи өөрөө хүч, хамгаалагч, мэдрүүлэгч гэдэг төлөв дээр байдаг.
Тэр хүч хамгаалагч, мэдрүүлэгч гэдэг төлөв дээр эмэгтэй хүн хайрлагдах гэж, хамгаалуулах гэж, халамжлах гэж ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө арга биелэг нь ийм л болчихдог. Түүнээс бид нар бол хүлдүү биш шүү эмэгтэйчүүд те. Мөн чанараараа байгаа нь энэ аахгүй да. Хэрвээ эмэгтэй хүний мөн чанар эмэгтэйд байгаад эмэгтэй хүний мөн чанар эрэгтэй хүнтэйсэн бол бид нар яаж арга биелэх болох вэ гэдг нь энэ аахгүй да. Тэгэхээр эрчүүдээ сайхан ойлгоороо. Муудалцсан байгаа гэр бүлийнхэн байвал сайхан эвлэрээрээ. Цаг хугацаа хоромхон зурд маш хурцтай явж шүү. Бид нар мөнх биш шүү дээ. Олдсож байгаа цаг хугацаанд өөрийн бие бүрэн дүрэн дайчлаад хайртай хүндээ хайртай гэж хэлээд харамлж байгаа бол яагаад харамлж байгааг хэлээд учир зүгөө олцоод хамтдаа гоё нэгдээд үр хөвгүүдийнхаа бахархалд аав ээж нь байгаасаа гэж үнэхээр хүсэж байна чин сэтгэлээс. Аав ээж ямар байна үр хөвгөд тийм гоё 50 амгалан байдаг. Тийм болохоор үр хөвгүүдийнхаа бахархалд аав ээж нь байж үр хөвгүүд нь ч гэсэн ээж аавынхаа мэлмиг милаасан сэтгэлийн дэвтээсэн бахархлын батраасан тийм байгаараа л гэж ерөөмөр. Ерөөл батвштэй. Түрүү нөгөө ярьчихсан шүү дээ. Тэр үргэлжлүүлээд байна. Одоо ингээд хоёр биений олчингууд чинь айгүй аз жаргалтай байгаа. Гэтэ энэ аз жаргал хоёулаа мэдэрмээгүй шүү дээ. Ултаараа мэдэрмээгүй шүү дээ. Тэгээд чи тэн дээр яг ямар санаа хэлчихсэн бэ? Яг тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн хайраа олоод байна тий. Өөрийн гэсэн хайраа мэдрэх гээд байна. Гэтэл энийг нь бас ингээд эрдэм ингэж ярьж байгаагийн үндсэн дээрээс нэг нь ч гэсэн бас нэг эрдэмтэй адилхан ингээд олоод авчвал надад гоё ад жаргалтай байгаа байхгүй. Тэгснэр яах вэ гэхээр бусдын зовлонг эрдэм адилхан ойлгодгийн адил бусад ч гэсэн эрдэмтэй адилхан сэтгэж чадна штэ гэдэг өөрөх нь боломж л нээж өгöd байгаа. Боломж бидэрт байгаа. Та нар зөвхөн хайртай хүнээ хамгаалах бишээ. Та яг байгаа үедээ хамгаална. Байхгүй үед таны хайртай хүнийг чихэн хамгаалах юм бэ? Гэр бүлийнх нь л хамгаална үсттэй. Гэр бүл нь гэж байгаа нь та хоёрын үүсгэсэн үр хүүхэд л үсттэй. Тэгвэл үр хүүхэд чинь хамгаалах хэмжээний чадамжгүй жоохон нэлэх байвал яах юм бэ? Тэгэхээр та ажилдаа завгүй ийш тийшээ аялаж явхаар байлаа гэж бодъё л д. Тэгвэл та тэрийг ардаа бат даатгах хэмжээний тэр хүрээллийг, тэр боломжийг өгөж чадах юм болвол таны найз чинь гэр бүлээрээ ирээд их нэртэй чинь зуг ань бараа болж болно. Тэгжээж та хайртай хүнийг хамгаална уу гэхээсэр зөвхөн аминч чанараар амин хуваа хичээж хайрлна гэдэг өөрөө та хоёр ганцаархнаа жаргаад яах вэ? Бусдын зовлонтой бол хэцүү биш үү? За та хоёр жаргалтай амьдраад энэ насыг дүрхчлээ. Нөө хүүхэд чинь дандаа жаргалтай ертөнцид амьдэрчлээ. Аав ээж нь байхгүй болоод дэлхийн ертөнцид ирсэн чинь зовлон дунд умбаадаг бол тэр хүүхэд яах вэ? Тэгэхээр энэ хиний буруу вэ гэдэг шиг бүх зүйлийг ижил тэнцүү байлгахын тулд таацсан хувь нэмрээ оруулаач. Яагаад ганцаархнаа баяжих гад, яагаад ганцаархнаа баян болох гад, яагаад ганцаархнаа ирэх мэдлэлтэй болох гад, яагаад ганцаархнаа ад жаргалтай байх гээд байгаа юм бэ? Та өнөөдөр тэр зүйлийг зорж олно. Таны хувьд үнэн байж бол зөв ч хийж бол. Гэхдээ үр хүүхэд ч үлдэн штэ гэдэг дээр байхгүй. Бид нар хинт юм өвддөд бид нар яагаад үр хүүхдийг өсгöd вэ? Нэгт бидний үр удам, хоёрт үр удам маань бидний хамгийн шилэгдмэлийн шилмэгдэл дээд гэсэн гоцгой хүүхдүүд баг шүү дээ. Тэр гоцгой хүүхдүүдээ өөртөө хайргүй, өөрийгөө хүндэлдэггүй, өөрийгөө үл тоодог хүүхэд болгож өсгөл нийгэмд яаж нийгэмших вэ? Та хоёр яг хайрлаа дүүрчдэг юм бааз. Тэгвэл тэр хүүхэд яах вэ? Тэгэхээр би биш, бид биш, бид нар гэдэг үг гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр эрдэм энийг мэдэрсэн болвол бусдад түгээ. Өнөөдрөөс эхлээд яг одоо энэ подкастыг сонсож байгаа хайраа олцгоо та. Битгий гэртээ суугаад ээ. Гэрчин сууж байгаа чинь хонхыг чинь дарахгүй. Зориг алга.
Магадгүй таны хайр чинь танд зориг гаргах чадахгүй зүрх нь балбганаад байж болно. Та улаан галзуу гүгэд очил л доо. Ирэнч вэ, эмэнч вэ? Би чамайг ойлгосон. Одоо би ухаарсан гэдэг шиг тий. Очицгол доо. Юу болохгүй юм бэ? Манайхаа тийм үстэй. Зориг л гаргачихл та. Тэгээ магадгүй тэгж хийж явахдаа юм эрдэм юм уу подкастн дээр ингээд хаан цанц бүлбүлт үсрээдсэн. Яг үний юм байна шүү дээ. Та хоёр инээлчж байгаа бол энэ л миний зорилго шүү дээ. Та хэд маань сонсоод ямар зүйлийг ухаарч ойлгож гой болно. Тэр чинээгээр эрдэмтсэн бас баярлал. Яг тэгэхээр эрдэм өөрийнхөө мэдрэмжийг бусдтай хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа болохоор л. Би ганцаархнаа гой баймааргүй ш гэж хэлсэн шүү дээ. Энэ л багхгүй юу? Тэгэхээр гой босодтой боломжийг түгээе, гэрлийг түгээе, гаалыг бадраа. Итгэлийг төрүүлье. Бидний нийгэм бидрээс хамааралтай болохоос ш. Нийгэм бидрийг юм болгоогүй шүү гэдгээ дахин нэг санаараа л гэж гуймаар чин сэтгэлээсээ хүсмээр. Бид өөрсдийнхөө амьдарч байгаа орчныг өөрсдөө мэддэг болохоос хэн бидэр зааж өгсөн юм бэ? Ядаж хүн чанар гэдэг зүйлээр бид нар нийгмийг гоё болгох чадна шүү дээ. Нийгэм гоё бол нийгмийн харилцаа гоё, эрүүл байна. Зүв байна, үнэн байна. Хүн буюу хүмүүжигдсэн, хүмүүнжилтэй өөрийгөө дүүргэсэн хүмүүжил нэгтнүүд гарна. Доктор профессорынхаа хэлсэн үгүүдийг ойлгож эхэлнэ. Гүн ухаантнуудынхаа хэлсэн чиглэлүүдийг анзаарч эхэлнэ. Өвдөөцүүдийнхаа захиж байсан чин сэтгэлийн хайрыг ойлгож нэгнээ хайрлаж эхэлнэ. Хайр дутагдсан хүмүүсүүд л нийгэм болон бидний дотор бидний анзаарахгүй байгаа зүйлтэй. Магадгүй бид өөрсдөө буруутгаж яваад өөрсдөө мангас болгоод байгаа. Мэдхгүй ч байгаа юм лүү. Хэм мэдхүү. Тэгэхээр боломж бидний гартаага. Та хэд мань гоё өөрийгөө хайрлаарай л гэж хэлнэ. Түүнээс эрдэм Чингисийн хөх цэргүүд гэж томрохгүй. Зүгээр хідүүлээ ихэнд нэг харай л ойлгож байгаа. Юм тэр түүх шашдар юугүй хэдүүл. Зүгээр ингэнээрээ л бай. Нөгөө дов жалгандаа гэдэг шиг хідүүлээ зүгээр ингийн л бай тэгэж том юм яриад юугүй хэдүүл. Юу сурна тэрийгэ эрдэм түгэе. Та хэд юу ойлгож ав тэрийгэ бусдадаагүй. Тэхэл бол. Бид нар цагаан сараар бие биендээ бэлэг түгээдэг шүү дээ. Тэгвэл одоо хэдүүлээ подкастаар эрдэм мэтэл хийдэг үү? Эрдэм юу гэж ярьсныг та юу гэж ойлгосон? Та тэгвэл энийг хинт ярмаар. Цааш нь дамжуулж л та. Тэгээ буцаад явсаар хагаад эрдэм дээр сарнагч дээр огтолгдод шүү дээ. Тэр чинь л бидний чин хүсэл байхгүй юу? Салаа зам урттай богинтой ч гэсэн циклээрээ буцаалт тойрол өгдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Энийг л эрдэм хүсэж байгаа. Ингэжиж нар болох гэдэг. Ингэжиж цагирах болох гэдэг. Ингэжиж бид буюу бид нар болох гэдэг. Бид өөрсдөө нар ахгүй юу? Тэгвэл бид нар бол ямар ах вэ? Бид бүгдээрээ нар шүү дээ. Тэгвэл тийм олон нар нэгдвэл ямар гоё. Дэлхийн ертөнцид бол яах вэ? Хамгийн ихээр баярлаж өвгдөөцүүд маань бидэрт хамгийн ихээр талархаж ижээ аав маань бидэрт хамгийн ихээр хайрлагдсан шүү дээ. Хэдүүлээ хайрыг дэлхий дээр бүтээл. Хайр гэж хайгаад явж байгаатай адилхан хайрыг бүтээл. Тэгэхэд бид нар өөрсдийнхөө үнцэн нандин эртний олж харна шүү дээ. Бид хайрыг хайж явсаар хагаад хажууд нь байсныг ч мэдэхгүй байхгүй юу? Хайрыг хайх биш, хажууд ч л байгаа. Гагцгүй та тэр хайрыг хэр ойлгох хэмжээний төсвөртэй байна гэдгийг чинь шалгах. Хайр таныг нэг цохиход яа гэж байгаа бол яаж танд хайр ирэх? Эн чинь намайг хамгаалж чадахгүй шүү. Нэг цохиход дэлхийсээ явчихж шүү дээ. Хоёр цохот нь өвдөхгүй байна гэл. Гурав цохот яа өвд чинь тэгтээ би өвдөхгүй байна гэж хэлэн заа гэл нөлөөс арчиж. Тэгвэл хайр хүрэл шүү дээ. Хүү ямар хөөрхөн гүргэнэ. За хайрлаа да. Хайр юм чи гэл шүү дээ. Маш энгийнээр бол ерөөсөө л юм байхгүй юу? Энгийн бөгөө товч уу тодорхой бид нар ярья гэдгийг энэ л. Түүнээс бид нар айл дүр айлдах гэж подкастаа хийгээгүй.
би зүгээр хүн яаж ийм энгийн байх тусмаа ийм гоё ад жаргалтай байж болох вэ гэдгийг л хідүүлээ хамтдаа хөг ижил хөгжмийн цэмсэг шиг нэг аялгаугаар хөдөлж нэг хөдөлгөөнөөр хөдөлж нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө гэдэг шиг байдал. Хідүүлж чадсан шүү дээ. Одоо ч хідүүлж чадна л. Түүш аштраар байдаг хүмүүс чинь бид нар чадж байсан гэж яриад идэг үстэй. Тэгээ чадсанаа мэдээлээ шүү дээ. Одоо тэгвэл хідүүлээ мэдээ л та. Ядаж хайрыг ойлгомоор хідүүлээ. Хайр бол хязгааргүй. Бүх зүйл дээр хайр байна. Өнөөдөр Эрдэм ярьж байгаа Сарнаагч маань ярьж байгаа энэ цаг хугацаац та бүгдтэй илгээж байгаа хайр байхгүй. Өөрийн амьдралынхаа алтан цагаас та бүгд харамгүйгээр зориулж байгаа энэ цаг хугацаа өөрөө бидний бас хайр байхгүй. Тэгэхээр чинь бид та бүгдийг хүндэтгээд байгаа. Тэгвэл бид та бүгдийг хэр хайрладаг вэ гэдгийг хүсэж байгаа байхгүй. Та хэд маань яаж өөрсдөө хайрладаг вэ гэж. За энэ дээр ихчмар юу ярмаар вэ? Юу н энгийнээр бас өөрийгөө болон хажуудгаа хайрлаад тэгснээрээ үр хөвгтөө яг тэр нэг юм гоё хайрлаж байгаа үлгэрч шиг үзүүлж байгаа байхгүй. Хайрлаж байгаа үлгэрч шиг үзүүлж байна гэдэг чинь ирээдүйдээ тэр хөвгтөө тийм амьдралтай болно гэсэн. Харин мэдсэн үдсүг гэж. Тэгэхээр тэгвэл хажуудгаа хайрлаад өөрийгөө хайрлаад яг тэр хоёр хүн өөрсдийн гэсэн нэг юм гоё өвчнцөг тэгээд тэн дотороо ад жаргалтай амьдрах нь л хамгийн чухал юм байна. Тэгдэж бид нар нөгөө нийгэм даяараа дандаа тийм гэр бүлүүд бий болно. Дандаа тийм хүмүүс бий болно. Бид чинь ингэж бид нар чинь нэг хоёр хүн чинь 2 3 хүнтэй ингэж цаашаа ингэж явсаар байгаад нийгэм маань ирээд гоё болох юм байна. Энийг ойлгосон хүмүүс болон болсон юм бодвол бас тэр чигээр хурдан болох юм байна. Тэгээ хамгийн гоё хайхамшигтай зүйл нь юу гэхээр Эрдэм миний зүгээс ч тэр Сарнаагчийн зүгээс ч тэр бид хоёр яагаад подкаст хийсэн бэ гэхээр үзэгч та бүгдийг энэ зүйлийг ойлгож чаддгийг харсан байхгүй. Та бүгдээрээ ойлгож чад. Тэрэн дээр та эдд маань итгэл дутуу байсан бол бид итгэлийг чинь нэмээд үг яал гэж орж ирсэн. Түүнээс бид бүгдээрээ чаддаг. Бид бүгдийг чадлаа гэд болно, бололтоо, боломгүй, эс болно гэдэг зүйлийг бид англиас сурцсан шүү дээ. Хэдүүлээ ч одоо зөндөө подкаст хийлээ. Зөндөө юм сурч шүү дээ. Тэгвэл одоо боломжоо ашиглаад сайхан хайрыг л түгээцгээе. Та нийгэмдэр айдаг бол тэнд хайр дутагдж байна л гэсэн үг. Та нийгэмдэр буруу зүйлийг харж бол тэнд цаа хайр дутагдж байна гэсэн. Та нийгэмд гар хөлөө оролцуулж хүчин зүтгэж чадах юм бол тэр таны хувьд хайр ихгүй. Тэгэхээр хайр гэдэг бидэрт нийгмийн оролцооноос эхэлдэг. Бидөө хоёр нь бол яг уу гадаадаас л хайр гэж үздэг. Хүн чадхаараа дэрвихээрээ гэдэг шиг л үзэж байгаа болохоос бидөө хоёр нь Монголд явж чадахгүй байна гэхгүй шүү те. Магадгүй хожмын нэг өдөр хідүүлээ ивент хийсэн уулзалт хийгээд нөгөө хайрыг ярьдаг Эрдэм хайрыг санчдаг нөгөө Сарнаагч нэ гэд бидөө хоёр нь энийгээ та иддэгэ ярилцаа сууж байгааг үгүйсэхгүй шүү. Бүх зүйл боломжтой, бүх зүйл хязгааргүй гэдгээр л. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд хідүүлээ дотроо өөртөө хайртай гэж хэлцээр. Хайртай шүү. Харин чамдаа зөндөө хайртай штэ. Чи яаж төрсөн юм бэ гэд онолтой. Ямар хөөрхөн баярлах болов. Хайртай ихнэр чинь, хайртай нөхөр чинь, хайртай өр хүүхдүүд чинь, хайртай ижи явж. Аав ээжтэй хайртай шүү та ямар хөрх юм бэ гэвэл гайхгүй шүү дээ. Үнийг барамч намайг хайрлаад байгаа юм уу та гэд. Баярлалаа эцтэй. Гоё шүү дээ. Хайр гэдэг бол гоё. Гоё гэдэг үг маань бүх сайхан зүйлийг багтаадаг бол Эрдэм гоё гэж хэлэх их дуртай. Бидний жоохон бахад нөгөө
Гоёо гэдэг дуу байсан шүү дээ. Чихчин чиннэ бишээ чихээ өөрөө угая. Тиймээхүү гоёо гэдэг үстэй. Тэгэхээр бүх зүйл л гоё шүү дээ. Бүх зүйлийг сурах нь гоё. Бүх зүйлийг мэдрэх нь гоё. Бүх зүйлийг таны мэдхийн хүслээр хийх нь ч гоё байна. Бүх зүйлийг чих сэтгэлээсээ хийх нь гоё. Бүх зүйл өөрөө хайр дээр үүсэж байгаа гэдэг өөрөө хамгийн агуу зүйл. Дэлхий бидрээс юу хүсэж байгаа? Хайрыг л хүсэж шүү дээ. Дэлхий ээж нь та нарыг хайрлаад байна уу? Та нараас үлдэх үр хөвгөж байна. Манийг нь хайрлах уу гэж асууад байгаа. Та ээж яг нэг хагас дотоо хайрлалах шиг ухаантай байдаг. Одоо яа их дөөрсөр хідүүлээ одоо. Нөгөө өнгөрсөн дэлхий бөмбөрсөн хорвоо гэдэг шиг тий. Тэгэл үлдчихэж байгаа. Гэтэл ирээдүйд үлдчихэж байгаа үр хөвгтүүдээ бид нар хэр яаж хүмүүжүүлж байгаа вэ? Яагаад мэдээллүүдээ нээлттэй ярьж чаддгүй юм бэ? Та чаддгүй байсан байж болно. Орчин цаг чинь мэдээлэл 90% болоод шүү дээ. Та юуг хэлвэл ойлгомжтой байна? Хүүхд чинь ямар зүйлийг хурдан мэддэг. Бүтээгч эзэн та өөрөө үсттэй. Тэгвэл та өөрөө мэдэхгүй бол бүтээлээ та мэдэхгүй бол бүтээлийн эзэн таныг яаж мэдэх? Бүтээгч нь мэдэхгүй байх чинь. Тэрнтэй адилханаар гоё чин сэтгэлийг гоё чин хайраар өрдөөл өгöd. Хайрлал өгöd. Инрээл. Ууртай хүний уртаас 10 удаа хайртай гэлж. Ямар байх нь та хараад үзээрэй. Мангар юм уу, тэнийг юм уу, дугаа гэснэ. Уурлахаа бүлээ явчихдаг байхгүй. Хамгийн одоо хүнд хэлбэр. Зарим нь бол шокроод уурлахаач марцдаг. За, уйлж байгаа хүүхдээ уртаас гэдэл хүй хайртай шүү, миний үрээ гэхэд л яах нь уушлахаа байцдаг. Мартаад инээцтэй хүчдэг. Энийг би бас нөгөө хамаатан садын иргэн тойрондохынхоо жоохон хүүхдүүд дээр Монголд байх үедээ хийжэлээс. Эрдэм ярьж байгаа бүх зүйлүүдийг яах нь нэг бол мэдэрчсэн, нэг бол анзаарчсэн, нэг бол ухаарч авчихсан. Тэр зүйлүүдээ л ярьж байгаа. Мэдлэгтэй дэ бишээ. Мэдэрч чадсан маа л миний хувьд хамгийн том шагнал болохоор л тэр. Тэгэхээр та бүгдэд ч гэсэн мэдэрсэн зүйл зөндөө байх шүү дээ. Тэгвэл сайхан мэдрээлээ. Мэдлэгээ хуваалцъя. Мэдлэгээ хуваалцах үед хайр яаж ундрахыг та хараад өөрийгөө ч гайх үзээгэл та хайрлагдсан хүн байна л гэд өөртөө талбарч. Тэгэхээр энэ төрөө нанд ирдэн баггүй. Өөрийгөө нандиндаг хүн л хайртай нөхөр, хайртай их нэртэй нанд нь шүү дээ. Тэгвэл та өөрийгөө нандинахгүй хүнийг нандинаад бол та нандин биш шүү дээ. Яа тэгэхээр та Wi-Fi антенныг босгоогүй шүү дээ. Зүгээр өөрөө шилжүүлэгч хийчихэд орд гаралцсан байхгүй шүү. Техник технологиор ирвэл. Тэгэхэд тэр эмэгтэй, тэр эрэгтэй болохоор хүлээж авах долгионтой. Тэгээ тань руу буцаагаад явуулъя гэсэн чи таны долгион авах станц чаа үүсэг бол яах. Тэгэл та гомдлоо байдаг. Намайг хайрласангүй. Хайр юм хэцүү юм уу? Эрдэмтсэн юм уу байсан. Гэхдээ бидэрт цаг хугацаа маш их хэрэгтэй. Бид хайрыг ойлгох хэмжээний чадвартай болж байж хайр бидэр дээр ирдэг юм байна гэдгийг л өөртөө айгуу анзаарсан да. Одоо ингээл ярангуут яг нэг юм voice reel хиймэр санагдаж байгаа байхгүй. Сайхан амарсан уу хайрт минь энэ 7 хоног яасан хурдан байваа. Чи бит хоёрыг ямар их хүлээлгэх юм бол доо энэ цаг хугацаа. Хүлээхийг зовлон гэж бодгоч. Уулзахыг жаргал гэж бодож л санахын зовлон дүүргэх юм да. Чи минь ядарсан уу? Ажил нь хэр байв? Харин ажиллаа л гэдэг энэ мэдрэмжийг хэлж сурахын тулд эрдэм хичээхгүй шүү. Зүгээр л мэдэрсэн. Энэ зүгээр миний цаанаас гарч байгаа мэдрэмж байхгүй. Миний сэтгэлийн их шиглэн буюу миний зүрхнээс гарах баялгуул ингэж гарах. Миний зүрхийг хүлдор хоор гэж бодох юм бол миний симфоник оркестр найруулган л гарах.
Тэгээ найруулагч нь хайр юм бэ те. Хэр найруулж чадна тэр чинийгэр л байна. Та хэд хипхопор найруулах юм уу? R&B-гаар найруулах юм уу? Jazz юм уу? Pop юм уу? Таны хүсэл байхгүй. Эсвэл rock and roll юм уу? Яа гэж байж юм уу? Тэгвэл яа л гэсэн хайр биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сонголт та бүгд юм аа. Гагцхөө өөртөө ийцэн байгаараа л гэж гомээр. Маш их зөр гаргадаг шүү. Сансан бодсноос чинь тэнгэр газар шиг өөр. Хамгийн гоё ардчин гарвал та хамгийн ад жаргалтай. Тэрийг л би танд хэлж чадна. Харин та зориулж чадахгүй бол наа чин зовлон болох байх та. Тэгэхээр бити өөрийгөө зовоо. Та зориглол үтчих. Зориулж чадахгүй байгаа зүйл чинь зовлон болохоос биш. Зориулчвал энэ зовлон биш ээ. За ойлонгийн нөгөө подкаст маань дуусгаад төгсөж шиг байна. За нэг 5 минут хавцаад өгч чинь танд өөр ярьж хэлэхээр юу. Өнөөдөр чинь та ч баг асуух ш. Дүүн баг ярьсаар гатаарчлаа. Бас их хөрмөцөлөө тий. Би нөгөө нэг хайгуулчин байлаа гэж ярьдсан шүү дээ. Харин зөв подкастн дээр. Чи тэгэл дөрөв яс ярьж штэ хайгаад ах хэрэггүй. Антина босгооч. Тэгвэл антина босгохоос гадна тэр нөгөө хажуудаа хайр бүх юмд байгааг олж хартгүй юм байлээ. Тэгэл хайгаад яваад тийм юм бас байдаг. Аль эсвэл нэг өөрхөд жишээ хэлчихсэн. Андаа хүмүүсийн жишээгээр дундуур байна гэж бодоод яваад байдаг чинь өөрөө дүүрэн байсан гэж мэдээгүй. Тэгвэл яг тэрийг ингэж эргэж хараад үнэхээр чи хүмүүсээ харьцуулаад байх юм уу? Энэ хүний чинь бус хүмүүсээ харьцуулаад байх юм уу? Зүгээр л өөрөө өөрсдийн гэсэн ертөнцөө угаасаа бүтээгээд явж байгаа. Хоёр хүний хэлэхэр чинь нэг ертөнцтэй шүү дээ. Арга билэг бодлоо. Яг тэр нь дотроо жаргаж амьдрах нь зүгээр л тэр хоёр хүний сонголт л байгаа байхгүй. Тэрийгээ би бас амар жоохон бодоосоо итгэж яг хэлнээр санагдлаа. Тэгээд сүлд нь хэлэхэд хайрын эзэн подкастыг үзээрэй. Тэн дээр илүү хайрын тухай ярьсан байгаа. Яаж хайрын эзэн тий хайрын эзэн гэж юу юм бэ гэж талаар ярьсан байгаа. Тэгээ өнөөдөр би тэр подкаст өөрөө үзээд айгүй хүм багч авдаг. Тэгээд очиргүй яриад байгаа юм бол нөгөө бид мэдсэндээ биш мэдэрч чадсан болохоор ойлгосноо бид нар бусдад түгэн гэдэг итгэдэг л энэ байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо сарнаагч маань хилдэг хайр, эрдмийн хилдэг хайр, дэлхийн жишгийн хайр эдгээр чинь зөвхөн тухайн хүний өөрийн онцлогоос болохоос таны онцлог ямар юм бэ? Та магадгүй хайраа илэрхийлэхдээ эхнэртэй нөхөртөө өдөө хатгалтаар хайраа илэрхийлдэг байж болно шүү дээ. Зүгээр сууж яхад нь түлхэж унгахаар хөөрхөн харагдаг. Та унж байгааг нь харахаар бүр хайр үрээд. Тэгээ нөгөөтгөн чинь ингээд түнтгэнэд унахт нь бүр хайр үрээд идэг байж болно шүү дээ. Тэгвэл тэрийг зүгээр л ойлгуулж хэлтэ. Тэгвэл нөгөөтг чинь албаар түлхүүлэх гээд те бүр албаартаа тажиудсан зөксөөд байгаа л яах. Тэгвэл тэр цаа хайр гэж байна шүү дээ. Тэгэхээр бидний харах өнцөг мэдрэх мэдрэмж харилцан адилгүй шүү. Хэдүүлээ өөрсдийнхөө онцлогоор л өөрийнхөө хайрыг бүтээ. Түүнээс эрдмийн хайр өөр, сарнаагчийн маань хайр өөр шүү. Энэ дэлхийн Disney дээр гардаг хайр бас ондоо шүү дээ. Disney Cook-ийн дээр гардаг. Disney л хайр авахгүй. Disney дээр гардаг л хайр авахгүй. Бас нэг онцгой. За энэ бүгд дээр та тэгээд гоё багцлаад ярил. Одоо нэг хоёлынгийн подкаст 2 минутын дараа дүрдэ. Танд сүүлийн цагийг өгье. Дүүдээ өнөөдөрс арай л жаргалтай цаг өглөө. Баярлалаа гэж хэлье. За та маань үзэгчтэй юу гэж хэлмээрээ? Хэлэх юм а хэлсэн. Хэлсэн байна. За тэгвэл та дүүгийнхаа сая энэ ярьсан зүйлээс яг юу мэдрэв? Игчийн үүднээс ирээдүйд бас хүүхдүүдтэй хэлэхэд энэ эрдэм сая яг юу ирснийг бас хэрэгжүүлээд бас хэлмээр юм байна да гэж нэгийг бодож хоёрыг тунгаа.
Би ч жоохон Тэгэхээр бодчих Мм. нөгөө нэг хариунд орч иртэн штэ. Тэгэхээр яг яагаад би сая ингэж нөгөө ихчтэйгээ ярих онцлогоо мэдтэйгэр нь асуусан юм гэхээр бид яг сонсох үед яг ингэж л реакцлдаг байхгүй. Эрдэмтэн бас яг ингэж л реакцл. Яг хуу реакцаасаа гараад ирсэн болохоор ихчээсээ өөр яриад байгаа. Яг реакцтайгаа байсан бол ихчээсээ яа байгаа. Тэгэхээр эрдэмт дандаа ийм байдгүй шүү. Бас их суралцсанаа. Тэрнтэй адилхан байгаа болохоор та бүгд маань өөрсдөөсөө ичихгүйгээр яг ихт сая үнэнгээрээ байсан шиг үнэн байгаад өгөөрөө л гэж хэлмээр байна. Хэрвээ одоо энийг рептим болгосон бол эрдэм ялаад байл л та тий. Гэтэл энэ чинь хайр буюу нандин эрдэн гэсэн болохоос рептим бэ гэж яриаггүй шүү дуунахаа. Тийм ялгаан тэрэндээ л байгаа. За тэгээд подкаста дүүрэх юу да. За та хэд маань амжилт амжаад илт болохоор амжих зүйлээ. Та хэд маань чаднаа. Хайрыг түгэй.